SV подкастта хамтран ажиллагч Дола брэнд 20 гаруй төрлийн хатаасан жимсийг эх орондоо савлав. SV подкастын 2 дугаар төрлийн 36 дахь дугаар тэгээд бүгдээрээ бас Монголын ард түмнээс хотол олноороо сар шиндээ сайхан шинэлсэн баг. Тэгээд 3 сар элитийн гарсан байна. Тэгээд зарим хүмүүс нь мэдж байгаа өмнөх нэг ямар ч өмнөх дугаарт бол орсон байгаа. Тэгээд чого зарингийн хувьд бол part 2-оо хийгээч гэж маш олон хүмүүс хэлсэн болохоор part 2-ыг хийх гэж байна. За тэгээд ер нь бол манад нэг 40 гаруй 50 гаруй зочин орсноос бол part 2-ыг хийж байгаа 2 дахь хүн байш баха. Тэгээд өмнө нь бол бас нэг сэтгэл зүйчтэй хийсэн байгаа. Тэгээд энэ удаа мөн 2 дугаар дугаарыг part 2-ыг хийх гэж байна. Тэгээд за сайхан шинэлсэн үү? Сайхан шинэлсэн үү? Сайхан шинэллээ. Тэгээд Монголцын хүдийтэй ирсэн байна. Ер нь бас юу таныг өснө сошиалаар хараад Монголцыг их дэмжих юм а тий. Тий, нэлээд үнэнч фанат. Аа. Ер нь өөрөө тоглолт уу? Ер нь нэг тоглохгүй зүгээр дэмждэг. Ер нь сайхан дэмждэг. Тэгээ нөгөө нэг сүүлд нэг орсон пост чи харж байгаа инээ төрөөдсөн үү? Хэрвээ өнөөдөр юу гэлээ? Монгол цожигтвол шамануудыг яахгүй ч дис хийхгүй гэж байлаа. Ер нь тэгээд бас хавчраад гусаал харин тий. Тэгээ яг энэ яг өнөөдөр таныг яагаад тэгээ шүүмжлээд идэх гэдэг талаар бас илүү яриагаа тэр зүгрүү чиглүүлэе гэж миний хувьд бол бодсон байгаа. За асуултаа ингэж эхлэе хаа. За ямарсан сайхан шинэс хөхтэй өнөөдөр нөө 9 байлаа. Ердийн дулаан эхэлдэг өдөр байлаа тий. Шөнийн 15. Тэгээ шөнийн 15. Шөнийн 15 мөн үү тий. Улаан сар гарах өдөр. Тийм үү. За. Тэгээд ярдсан гоё бэлгэлтэлтэй өдөр гоё бэлгэлтэлтэй л хүнтэй уулзж байгаа маань гэж миний хувьд бодож байна. Юм цаахад ягаад ингэж нэг шаманууд за хурамч бөө гэх шүмжлээд байх болов гэдгээс яриагаа эхлэе гэж бодож байна. За дээрэс нь бас тэднийг яаж ялгах юм гэдгээс яриагаа эхлэе гэж бодож шүү. За тэгэхээр жишээ нь энэ дээр нэг жишээ аваад ярил л да. Чи эмч хүн те. Чиний тусламж ямар нэгэн байдлаар хэрэгтэй ш. Тэнд нэг хүн хуурамч одоо эмч юм уу ингээд зараад игэл чи шүүмжлэн өстэй те. Тэрнтэй л адилхан баггүй. Энд чинь нэгсэндээ шүүмжлэл гэхээс илүүтэйгээр нөө бүх хүний хувьд үүргээ биелүүлж байгаа л гэсэн үг баггүй. Тэгээд яхаа би ч бас өөрөө жоохон тиймэрхүүл шууд хилчхийг л боддог л хүн л дээ. Тэгэхээс ч өөр аргагүй. Чи одоо над дээр бол маш их мэдээлэлүүд ирдэг байхгүй. Маш их зайлуулсан, хууртагдсан бүр санаа нь багтангүй зүйлсүүд болсон тохиолдлууд байдаг. Жишээ нь бүү болно гэж байгаа хүн гоо сайхнараа хохирч янз янзын чулуун түлэгцэн байна, халуун чулуунд те. Бүү болно гэж байгаа эдийн засгаараа маш том хохирсон байна те. Зүгээр нэг бүү болно гэж явж исэн хүн бүр хитэн 100 саяар хохирсон тохиолдол байна. За олон л юм байна те. Тэгэхээр энэ чинь дуурхаас өөр аргагүй болж байна. Дээрээс нь дөнгөж ингээд нэг 19 ортой тий хүүхдүүд бүү болно гингуудлаа арх угаад архины хамааралтай болсон тохиолдол. Гэхдээ яг энэ бол бүгд сөрөг зүйл сайн зүйлсүүч байгаа. Тийм учраас хэлэхээс ч өөр аргагүй. Дээрээс нь бид нар өөрсдөө барыг мэдэхгүй байна. Нөгөө монголчуудын уламжлалт хөтлөг бөө мөргөл гэсэн хэрнээ нөгөө бөө мөргөлөө сайн мэдэхгүй байна. Ерөөсөө нэг юм 2000 оноос хойших зүйлсийг л мэдээд байна. Зүгээр ингээд хараад байна. Тэг нэг саяхны зүйлсийг л хараад байна. Ерөөсөө ингээд судалж ухаж ерөөсөө мэдэхгүй байна. Тэгээ Монголын язгуурын шүтлэг бөө мөргөл ер нь ямар байсан бэ гэдгийг ойлгож мэдгэд уг нь тийм хэцүү биш. Гэхдээ хүмүүс энийг бол залахгүй байна. Эсвэл үнэхээр толгой нүрэхгүй байна. Тэрийг ойлгоход. Тэгэхээр зүгээр ингээл нэг нүдэнд үзэгдэж харагдаж байгаа нэг ойрын хин нэгэн бөө байх юм бол тэрүүгээр л дүгнэж байна. Тэгэл бас нэг юм юу байна. Жохон нийгмийн энэ ядуу жохон тийм байгаа байдал бас энд дээгөх нөлөөлөд байна. Хүмүүс санхүүгийн асуудалтай болоод ч юм уу архины асуудалтай болох шалтгаанаа ямар нэг юм дээр дохох гээд биш тэ одоо нэг юмд буруугаа өөр нэг юм дээр дохох гээд байна. Тэрийг нь бас нэг тодорхой бүлэг юм залжин хүмүүс айгүй овжноор ашиглаад чи өстө онгоцтой чи бол нэрээ тэрнээс л болж байгаа маа тэрнийг л ав гэл тиймэрхүү одоо ашиглаж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр чин хэлэхээс ч өөр аргагүй цаашдаа ч хэлэх бах. Зөвчтэй ч хэлэх бах гэж байна. Яг нэг юм одоо би сайн мэдэхгүй л дээ мэдэхгүй бол галсууч. Одоо Монгол тэнгэр буун гэж ярьдэн шүү дээ. Заавал одоо Монгол гэрт бод юм уу эсвэл хаамаагүй бод юм уу яадын эсвэл хүүнээсээ өөр болд юм уу энэ талаар бас яад юм бол асуух гэдэг. Үгүй энэ бол яг бөө мөргөл чинь яг ингээд юу байхгүй айгүй их маргаан дагуулдаг сэдв байхгүй. Тийм байхаас ч үр аргагүй. Юу гэдэм
нийт бөөнөр Монгол бөөнөр бүгдээрээ яг ийм байх хэрэгтэй гэсэн нэг юм бол байхгүй. Бусад шашинтай харьцуулах юм бол нэг юм судар сургаал номлолч гэдэг юм уу тодорхой хэмжээний юу одоо нөлөөлөгч хүн байхгүй. Одоо христчний шашинд бол пастор гэдэг ч юм уу тийм хүмүүс байна шүү дээ тий. Бусдыгаа удирддаг. Тийм хүн бол байхгүй учраас нутагт газарт арай өөрийнхөөрөө ингээд одоо хөгжиж явсан байгаа. Тэрнээсээ шалтгаалаад тухайн бөөгийн онцлог нь ямар ч гэж болно. Тэр бөө гадаа хээр гадаа гал сагаад бөөлдөг гэж болно. Гэрт бөөлдөг гэж болно. Тэр бөөхөн тэр байшин донготод дуудаж болно. Одоо тэр бол нэг тийм болохгүй ч нэг байхгүй байх ч юм байхгүй л тийм. Тэгэхээр яг зөвхөн зарим бөөгийн онгод нь тиймэрхүү байдалд илүү хүлэн зөвшөөрөхгүй илүү гэрт ч юм эсвэл гадаа гих зэрэг тийм байдаг юм байлээ. Тэр янз. Жишээ нь говийн одоо говийн бүсэд байсан бөөнөр хангаад байсан бөөнөрөөс эрс өөр байдаг. Одоо харагдах байдал нь хийж байгаа ёс заншлан ч гэдэг юм уу. Жишээ нь одоо хангаад зүгийн бөөнөр одоо хингэргээ буг согооны арьсаар татдаг бол говийн бөөнөр их чинь тэгдгүү байлаа гэд буруутгаж болохгүй шүү дээ. Тэр чинь тухайн нутаг юугаар баян түүгээрээ шүү дээ жишээ нь тий. Гэх мэт жишээ нь одоо бүрээд бөөнөр бол нэг тийм гэр бариад идэггүй шүү тийм дүнзүүн байшинд л бөөслөдөг шүү дээ тий. Бүрээдүүд бол бүгдээрээ л тэндээ амьдарч юм л те. Тэгэхээр тэндээ л бууж байна л гэсэн үг шүү дээ. Тэндээ л бөөлнө шүү дээ тий. Одоо яг нөгөө шаманууд гэж яриад байгаа шүү дээ. Яг тэгж эхлэе. Юу ингэж яриаг эхлэе те. Шүмжлээд байгаа шүү дээ. За одоо ингээд тань ингээд жишээ нөгөө янз бүрийн сэтгэлдлүүд ирдэг, янз бүрийн гомдлууд ирдэг гэж байгаа шүү дээ. Жишээ дөрөвдүүл ямар гомдлууд байна. За бүр юм сэртгийлэх гомдлууд нь юу байна? Энэ талаараас асуумаар байна. За хэд хэдэн кейсүүдийг л яриад авчил та тий. Жишээ нь зүгээр мөрөөрөө зүгээр яхаа нэг ажил төрлөө асуугаад тий нэг ингээд нэг хүн дээр очсон чинь чи одоо болохоо байцсан байна өстой маргааш нөгөөдөр өөх гээд энэ үр хөвч өөх гээд энэ хурдан тэм засал хийлэг гэл 20 сая 30 сая гэл зүгээр байгаа нэг үр хөвч өөхлөө хатлаа гэлж гэдэг юм уу тий. Гих мэт эсвэл тэгэл одоо чамдэрс давшгүй зовлоо эсвэл засал хийж ийгээд зодож нүдэд бүр би нэг хүний нурууг бүр ингээд бүр улаан ирээн болцсон байгаа харцсан. Нэг юм боолтой кинон дээр нэг ташуурдуулаа нэг амар болцсон байдаг шүү дээ. Яг тэрэн шиг болгоцсон байгаа харчихсан шүү дээ. Тэгээд тэр чинь залуу жоохон хүүхдтэй байгаа байхгүй юу? Тэгээд бүр ингээд амар болцсон. Насан туршдаа тэр хүн бөө гүцэн ятгар болцсон юм чи. Тэр хичнээн сайн сайхан зүг явж байгаа бөөтөө уулцсан ч итгэх хэрэг болцсон. Бүр ингээд улаан айлга болцсон. Тэр одоо баг юу юм бэ? Тэр тухайн бүүн тийм сайко байсан юм уу эсвэл одоо мэдгүй тэр бол айгүй сонин гаж юм байгаа байхгүй бүр. Тэр чинь одоо эрүүл ухаантай нүдээр харахад тийм юм хийгээд явж ин гэхээрээс амар юм тий. Тийм тэгээд тиймэрхүү асуудал өрцсөн хүмүүс чинь бас нэг хэлж чадахгүй ингээд надад муу юм болчихголоо дараа намайг хорлцголоо гэж айдаг ч гэдэг юм уу тий. Нэг тиймэрхүү жишээ нэ. За тийм байна. Жишээ нь зүгээр нэг одоо хүн ингээд бас нэг хүн дээр очисон чинь чиний над одоо унж байгаа юм чи хорлолтой болохгүй юм байна. Унж байгаа юм машин л томоохон за машин ч болохгүй юм байна. Чамд охирохгүй юм байна. Тэгээд машин авцсан гэж. Машин авцсан? Тий. Өөртөө? Тий. Оо вау. Тэгээд гэхдээ бас энэ дээр хоёр талтай заяа. Нэгт тиймд итгэж байгаа хүмүүс өөртөө бас жоохон асуудалтай байна. Бас жоохон мунхаг байна. Яагаад тиймд итгэнэ гэж нөгөө тэр хүмүүс ч сонголт байсан байна. Үгүй чи хин тийм балаа юмд итэг гэсэн юм бэ. Тэрний оронд зүгээр жоохон юм судлал та. Тийм эсвэл зүгээр жоохон бодолтой логикоор тий. Тэгэхээр аль нь л асуудал. Нэг нь жоохон мунхаг тийм мухар сүсгтэй байна. Нөгөөх нь түүгийг ашиглаад залж болох юм байна гэдгийг мэдсэн байна. Тэгээд энэ хоёр хүн уулзахаар яах нь. Нэг нь залхахаараа мэдж байгаа нөгөөх нь мухар сүсгтэй билүү өгөө шаарч байна шүү дээ. Тийм. Тэгэхээр би хэлээд байх нэг шаардлагагүй бол одоо нөхөн амтнаар бити үзүүлэх гэдэг нэг хон шаардлагагүй бол дахин тэгэл үзүүлэн харуулъя гэд яах юм. Гэхдээ сайн сайхан бөөнөр байгаа шүү. Зөндөө байгаа. Тэрийг бол үүсэхийн аргагүй. Маш олон сайхан бөөнөр байлгүй яах вэ. Нэг ийм өмнөөс ярьжсэн шүү дээ нөгөө ер нь бол нэг олон мэрэглүүлэх тийм ээ гэдэг те. Олон өөрийгөө үзүүлээд их тийм ээ гэдэг. Ер нь л яг би ингэж сумаар чинь тэр хүн одоо үзүүлэх гэж байгаа хүн за үнэхээр л үзүүлэх шаардлагатай болчиход байна шүү дээ. Ямар нэг юм болохгүй байгаа ч юм уу. Эсвэл одоо нэг өвчтөй байж байгаа тэр нангаах ухаанаар шийдэгдэхгүй байгаа ч юм уу те. За ийм үед л хүн очих байх. Тэнгүүд яг тэр хүн үнэхээр жинхэнэ бөө сайн бөө гэдгийг яаж мэдэх юм?
Ер нь сайн бөө гэж ямар хүнийг хэлдэг ингээд асуумаар. Одоо тэгтээ цаг үе айгүй хэцүү болсон. Хүн чинь айгүй олон дүртэй болсон. Хүний хамгийн муухай нь дүр эсгэж чаддаг байхгүй. Сайн хүний, сайхан хүний одоо тийм дүр эсгэж чаддаг. Гэхдээ яг хүн бол яг тэр нэг дүр эсгэлтийн цаана яг чихтэй мөн чанар нь бол ил байж л байдаг л да. Тэрийг л хүмүүс нь олж харахгүй тийм харлаган болчихсон байгаад байдаг. Тэгэхээр бид нар зүгээр нэг энэ нэг хүн шүү гэд нэг юу хүсдэг үлээ те. Энэ хүн нэг юм байх хэвээр одоо гэдэг нэг ёс суртахуун ч үгүй юм уу те. Юу хүсдэг үлээ. Яг тэр нийл дүгнэх хэрэгтэй хүнийг бол. Нөгөөдгөр бүх хүн бол эрдэм мэдлэгээр нь дүгнэх хэрэгтэй. Тэр нь их би л чадна гэж их ярьж байгаа хүн л их бодлоо да. Би л чадна. Би л аварна гэдэг хүн л. Би л мэднэ гэдэг хүн л их бодлоо да. Миний л одоо дүгнэгээр тийм. Яг биений хувьд бол маш амархан дүгнэж чадна. Маш амархан. Сайн бөгөө. Яа тийм одоо зөв явж байгаа юу, энэ буруу явж байгаа гэдэг. Яг тэгэхээр баггүй олон жил судалж гисэн өөрөөч бөөхөн тийм маш олон бөөнөртэй бас уулж ирсний хувьд бол одоо нэг хүн чинь нэг юмдаа ингээд нэг олон дахин одоо үйлдэх тусам гарчдаг гэдэг шиг ерөөхдөө яаж чадна. Зүгээр энгийн сүсгтэй хүн бол зүгээр эхэлж чадна одоо өстой бүтээн сөнөө начгил хүн байхгүй гэдэг байгаа юм л жоохон асуудалтай л байгаа да. Тэгээд яг одоо ингэ хүн задлуулчлаа, мэхлүүлчлээ ч гэсэн ямар нэг хариуцлах нэг ирэхгүй байдаг бах те. Одоо чинь миний энэ ажил бүтсэнгүү та бүтнэ гэж үстэй гэдэг. Хариуцлага нэг байхгүй өстэй. Тийм болохоор л олноороо ингэ сүрээд байгаа хөө те. Жог зүгээр дараагийн асуултаа ингэж эхлүүлчихмээр. Энийг зүгээр яаж ингэ зогсоох хэрэгтэй юм бол ийм мэр хүмүүсийг та зүгээр яачаасаа гэж хүсдэг вэ? За би одоо баг 300 400-аад бүгийн хувцас шатаасан. Тэрнээс ч их байх. Шатаасан? Тий. Маш л их бүг авч шатаасан. Одоо бүр тоогоолцсон. Тэр хүмүүс яг л саяны жишээн дээр нэг хүн дээр зүгээр ингээ нэг очихгоо нэг юм асах гарсан чи чонготой тэгэл өөт энийг авахгүй бол болохгүй ингээл сарын дотор ч үгүй юм 7 өдрийн дотор хамаг юм бэлдээл баахан хоёуг хувцас бэлдээл хингэрэг бэлдээл 9 шидийн юм бэлдээл одоо нэг гэртээ баг юм музей шиг юм байгууллал тэгэл бөө болно гэдэг тэгэл эцсийн бүлэгт нэг 103 сар нөгөөтгөө нүддэг магадгүй зарим нэг жил 2 жил нүддэг тэгэл сүултээ айгүй олон шалтгаан хэлдэг хүн одоо бүх үлийн буруутлаа болсонгүй өстой гэдэг хүмүүс нэг үнэнд гүйцэтгэн гэдэг шиг өөртөө ойлгоод ирдэг байхгүй энэ бол биш вэ миний хувьд бол биш юм байна гэдэг. Тэр энэ дээр би нэг юм олж харсан байхгүй. Зарим хүмүүсийн ингэ нэг юм жоохон муухай юм ингээд дагуулж авцсан ч юм уу тийм хүмүүс байдаг байхгүй. Тэрэнд нь бол засал хэрэгтэй. Одоо тэрийг нь засаж тэрнээс нь салгах хэрэгтэй. Одоо энэ хорвоо дээр бид нар л ихэнх нь олж харж чадахгүй болохоос биш олон сайн муу юм байж л байдаг байхгүй. Одоо хий битээ хийсгэлэн нүртэй гэж. Тэгээд одоо янз янзын шалтгаанаар нэг юм өөртөө муу юм дуудсан тэр нэгээ дагаа явж идэг. Тэгтэл нөгөө нэг тэрнээс нь засал дом хийж холдуулах байтал чи бөө болох юм байна гэдээ бүр тэрнтэй нагаа ичнэ. Тэр юу болох юм чинь. Чиний зогтох өстой юмнаас чинь бүр төрөл болно шүү дээ. Бүр ингэ нагаа ичгаар юу болж чинь тийм үний харц тэр ямар болж чинь. Архинд ямар их дуртай болж чинь. Ямар уур хилэнтэй эсвэл ямар гомдломтгой болж чинь. Ямар залхуу болж чинь бүр ингэ шал өөр тэр харц марц. Тэр чи айгүй бүр нөгөөтгийг ингээд. Тэгээ нөгөөтэйгөр ингээд тэр холдуулах хэвээр юмыг бүр онгоц чиг ингээ шүтүүлээд ирчихэр яах вэ? Тэгээ тухайн хүн өөрөө ч мэдлгүй өөр хүмүүс нөгөөтгөөс өстой онгоц сахиусгээд амар хилцсэн. Тэрийг мэдэхгүй ингээ хүмүүс ингээ шүтчихвэл яах вэ? Тэр айгүй эвгүй байгаа зү. Хичнээн хүмүүс ийм байдалтай болж байна. Тэрэндээ бүр нэвччихин гэсэн үстэй тийм. Бүр ингээ зүгтах хэвээр юмтайгаа бүр зууралдаад. Тэгээд зарим нь бол яг тэрийг мэдээд ойлгоод буруу байна гэдэг юм. Зарим нь бол бүр тэр чигтээ итгээд ингээ өөрөө ч бүр ингэ сонирн болцсон бүр тийм зөндөө харцсан тийм сонирн болцсон. Тэр харц марцсан бүр. Тэгэхээр ийм юмнаас ерөөсөл юу сэргийлэх одоо таслан зогсоох гэдээ яхаар хэцүүлтэй. Миний хийж байгаа чадж байгаа алхам бол нэгт бөөгийн яг ёс уламжлалыг өөрхөн талаас айгүй нэг бодтойгоор судалгаа хийгээд тэрийг хүмүүст одоо өөрийн захин хугацаараа дамжуулаад одоо
хүрэж гин. Нөгөөдөг бас бөөгийн талаар бодит юм сөрөг ийм кейсүүдийг бас ил тавьж ингэж хүмүүст харуулж болгоомжлуулж гин. Одоо хийж байгаа юм бол тэгээ гол ер нь бол яхад нийт монголчууд мухар сүсгээс л салах хэрэгтэй. Бүгдээрээ. Тийм энэ аяга ингээд унчхад за одоо би юу буруу хийцэн яатсан бол гэж бодгол болчих хэрэгтэй. Маргааш нэг өдөр гараад нэг ажил хөдөлсөн чинь нөгөөдг нэг юм тооцоолоогүй шалтгаанаас болоод болчихгоот л өө би одоо юу буруу ч хин надад юм хийчихв за засуулъя барий гэдгээл болчих хэрэгтэй. Тэгэх юм бол иймэрхүү хүмүүс ч алга болно. Яагаад гэвэл нэг нийгмийн хэрэгцээнд байгаад байгаа болохоор тэр хүмүүс ч оршин тогтоод байна шүү дээ. Тийм чинь одоо юу гэдэг ямар нэг тамхи татдаг хүмүүс их байгаад байгаа болохоор тамхи үйлдвэрлэгдээл шүү дээ. Тэрнтэй адилхан иймэрхүү мухар сүсгтэй хүмүүс олон байгаалаа юм чинь тэднэрт зориулсан нэг хүн хин нэгэн худлаа нэг үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй байгаад шүү дээ. Гараал ирж шүү дээ. Тэгэхээр нийт ард түмэл өөрсдөө соён гэгэрх хэрэгтэй. Тэгээ миний хийж байгаа зүйл бол ерөөсөө иймэрхүү зүйлийг одоо хүмүүст ойлгуулахыг л хичээж байгаа. Сайн 300 400 хувц шатаасан гэж шүү дээ. Ерөн зүгээр яхаа. Тэг нэг хүн ингээл ирсэн чи за чи стал одоо онгод тэнгэрээ дуудахгүй болохгүй байх ингээл тэгдэг гэж шүү дээ. Зүгээр би ингээд сууж. Яг ингээд онгод тэнгэр дуудаа тэгээ баах юм цуглуулах хэрэгтэй болж ийн гэдэг. Тэнгүүд тэнд юу нэг хичнээн их мөнгө орд юм бол. За та зүгээр за нэг тэр дид орчим тэр яг зүгээр байдаг хэлэхэд. Тэр иржсэн хүмүүс зүгээр ярьжсэнийг л хэлээ л дээ. Тэгэл за одоо очсон чинь ийм мөнгөн тал гэж юм, ийм мөнгөн хонхноор гэж юм, ийм том Монгол гутал гэж юм гээл те. Гэл их гэж чинь л ямар ч тэгэл за нэг одоо нэг сарын юм дотор юмаа бэлдсэн гэж байгаа. Тэгээд ир чинь нэг бөө болох гэж хөдөө гараад гэр бариад 2 3 хоног баахан хүний хоолуунс бэлдэн тэгэл хувцсанаар бэлдэн тэгэл ингээл гахад нэг сарын дотор бол нэг 80 сая төгрөг салхинд хийсгэлээ гэсэн юм байж лээсэн. Тийм бол байж лээсэн. Тэгээд энэ чирэг болж байна шүү дээ. Тийм тэгээд нөгөөх нь за яах вэ тэр мөнгө төрөг бол яах вэ тэгээд олддог юм байж тээ. Яа жоохон гэгээлгээр харъя л да тий. Цаг хугацаа нь харъя. За цаг хугацаа нь одоо өнгөрч залруулж болохгүй. Гэхдээ тэр хүн гэр бүл тэг ах トゥ хамаатан сад найз нөхдийнхөө юм ямар эвгүй байдалд орж байгаа л гэж бодоод үзсэн. Нөгөөдөл нэг 5 10-10-аар ингээд хитэн төрөг нийлүүлээл за манайхнаас энэ маань бөө болж байгаа юм ингээл өгдөг. За тэгэл нөгөө нэг лаг мундаг бөө болно гэл өгдөг. Эргээд нэг болсон ч юмгүй байхад нөгөө хүмүүс нь чи яах нөгөө бөө болсон. Одоо тэгэл нөгөө нэг чаддаг мэддэг чи хаана. Бүр нэг залуу бүрүүд яг үйлчээс байхгүй над тавалцал ингээд одоо намайг бол дэмжсэн. Одоо бүр ингээд ах トゥ маань дэмжсэн, хадмуудын тал маань дэмжсэн. Тэгээ над ингээд иргэд мэдэх юм юу ч яахгүй 2 хоног 2-3 жил архивол. SV подкастаа хамтран ажиллагч Дола брэнд 20 гаруй төрлийн хатаасан жимсийг эх орондоо савлав. Баахан бүл гэл хингэрэг нүдүүлсэн. Тэгэл чи болцоо одоо гэл яс нөгөө хүн маань холбоогүй би одоо өөр яхаач мэдгүй ингээд би бүр ингээд хичээд гадагшаа авах юм уу гэж бодож ин гэж байгаа юм. Тийм шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө гэр бүлийн дотор амар сонин уур амьсгал үүсгэж байгаа юм. Эргээд төрөл садангууд хоорондоо маргалдах нэг нөгөөдөө үл итгэх байдал үүсэн. Тэгээд нөгөөдөл нь эргээд нөгөө хүнийгээ барьж итгэж чинь гэж юу болох гэхээр нэг муу юм тохиолдсон гутал чийлбүү болно, сайхан болно гэсэн чиний л юмнаас наад юмнаас ч боллоо гэд. Тэднэрт нь ч гэсэн нэг мухар сүсг юм явж байна. Тэгээ нөгөөтгөө ингээ буруутгах. Тэгэхээр энэ аюу хэцүү байхгүй. Би бол зөндөө юм шиг мэдчихсэн. Зарим бүр ингээд эцсэнд ингээ гадагшаа явмаар санагдаж ийн гэл тэгчихсэн шүү дээ. Гэхдээ ер нь тэгээд угаас тийх хөхөө тэгэл хамаг байдгаа аваачаал тэгэл нэг за чи одоо нэг заслын мигээд үг гэхэд угаас мэдхгүй юм чи яах юм бэ тийм үстэй тий. Тэгээд зарим нь шууд бантаа тгөр явчихдаг хөхөө тий цаашаа. Хөөстэй засл хийж ийн гээд бантаа шүү хийгээ явчихдаг тий. Энэ зүгээр ингээ асууж хаа. Нэг надаас нэг ийм кейс байна л да. Яг манай дүү ингээд нэг жоохон бахтай ингээд босч мосоо зогсчихдаг усахгүй шүү юм. Тэгээ нэг жоохон сонин үйлдэл хийж мэгээд идвэсэн тий. Тухайд яг нэг засал хийлгээд нэг бүгээр засал хийлгэжсэн. Одоо тэр бол бараг 15 жилийн өмнө ч баг. Тэгээ ингээл шөнө унтж байгаа л шкамшкаар хараа зогсчихдаг байсан баг. Тойроо морь болохоор утсан ромсыг гарч явчих гээд байдаг. За яг би энэ дээрээс хэлэхгүй ч гэсэн тэрнээс эвгүй зүйлсэд байна. Тэгсэн чинь хаа заслисны дараа ер нь аюу айтайхан болсон. Одоо хүртэл ингээ сайхан амьдраа явж байна. Тэгээд
яг тайлбарлж хэлэхдээ бол одоо би бол тэрийг сүулт мэдсэн байхгүй нэг юм ингээд дагаад идэв болчихжээ. Ингээд тэр нэг баян хамт яваад байна. Тэр орой үед шиг ингээд дуудаад байна гэдэг ч юм уу. Тэ. Би бол тэгтээ тэрийг бол одоо үнэн гэж боддог. Юм дагаад байна гэдэг нь юу гэсэн үг юм? Тэрний яг юу юм? Асууч. Би нэг бүр маш олон жил энийг бүр ингээд тайлбарлаад өгчээсэ гэж би боддог гэсэн баг. За ямар ч сан бол тэгэхээр бас хэлсэндээ хүрдэг сайн бүү байж л байгаа шүү дээ. Тийм ээ. Тусалдаг. Юм дагаад байна. Нэршил бол янз бүр. Өөст янз бүрлийн юм нэршилтэй байгаа. Гэдэг юм уу те. Чөтгөр буух, өвч гэдэг, эсэн шидэл нэршилтэй. Ер нь энэ хорвоо дээр сайн муу олон юм байгаа. Тэг яг юмны хамгийн эмзэг хичээдэг юм уу, тиймэрхүү юмнуудыг ингэж онилж авч идэг. Тийм одоо хий битээ эсгэлэн дүртэй адын зүйлсүүд маш их байгаа. Тэгээд ер нь бас нэг айл гэрт бас хүн ингээд орохдоо хаамаагүй хүмүүс ороход нэг муу юм үлдээчдэг гэтэр гэдэг юм байдаг аахгүй юу? Тэр үнэн ер нь. Үнэн тийм байдал байх. Чи бүх юм бас мухарсуу биш шүү дээ. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн тэр хүн чинь бол тэрнээ салгасан байна. Харин тэрний оронд нөгөө бөө болгоцсон болсон бол яах вэ бол тэр аимшигт байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд эсвэл нэг болохгүй газар ингээд хамаагүй хоноод тэгээд тэнд нь байгаа ямиг ингээд өөрөө мэдгүй ингээд аваа явж байгаа тэр хүмүүс байна. Тэр чинь нөгөө нэг одоо стол тэрнээсээ засал дом хийлгэж салах хэрэгтэй байхгүй. Энэ айгүй бодтойгоор өөрчлөлт ирдээ шүү. Бүр сонин болчихсон. Өөрөө ч ингээд бүр ингээд одоо анзаараад би ингээд нэг л биш байна гэх тээ. Тэгээд бас эн чинь хуучин цагт энэ янз янзын хүчтэй бөөнөр итер байхдаа олон янзын муу юмыг ингэж дарж болсон байдаг гэж байгаа. Тэгээ тэр нь ингээд жоох ингээд энерги ингээл одоо эргээ сэргээд иж идэг тий. Тэгээ тийм газар ингээл хон жинжөө ч юм уу янз янзын болохоор ингээд тэндээс муу юм дуудчихдаг. Эсвэл үнэхээр дандаа муухай ярьж авдаг хүн угасаа бүр нэг тийм юм шүглцсэн юм шиг байдаг. Дандаа л болохгүй нэг тийм хүмүүс үйдэж шүү дээ. Дандаа л болохгүй бүхэл юмыг муухайгаар харна муухай гэрн тий. Тийм хүмүүс тэр чинь бас тэгэл өөртөө дуудаад идэх тий. Өөртөө угаасаа бүр юм шүглцсэн юм шиг тийм. Тэрийг ингээл дандаа бусдад ингэж цацаж явна. Хилцаач явна. Тийм хүнтэй ерөөс нэг тооноос хол иддэг байсан гэж монголчууд бол тэр хараад мэддэг. Ёстой харалтай ёстой нэр гэл. Дандаа болохгүй юм ярьж явдаг гэл тий. Тэгээд өрөөлт ч гэсэн тэр муухай юм ингэ цацаж явдаг. Тэгээ нэг юм сөрөг энерги ингээд хүнд ингээд тарааж явдаг ч юм. Олон шалтгаан л байгаа тий. Тэрнийг нь л олж таниад тэр засал дом хийх нь тэр бөөгийн л ухаан туршлага мэдлэг багхгүй. Нөгөө талаараа нэг ийм хүмүүс байдаг шүү дээ. Нэг юм уманд нэг үртэд үүч юм шиг нэг юм. Тэ нэг ингээд нэг юм харахад нэг юм уу. Жохон юм юу ч юм шиг одоо юу хээгүү ч юм шиг те. Тэгээд тийм хүмүүс эсрэгээр өдөө шнэ. Хаач зөөд гисэн мүү. Би ингээд гэсэн нэг тийм хүмүүс өдөө шүү дээ. Тийм хүмүүс ер нь надад айгүй юм гоё тухтай байдаг хөөхгүй хамт байгаад магад те. Эсрэгээр тийм хүмүүс ер нь янз бүрийн болдгоо баха те. Тэр чинь зориг нь нэгт зориг нь тий. Хоёрт нэг эерэг байдал нь явал гэж хэлдэг. Хүн чинь нэг юм өөрөөс нь ингээд бодол мэдрэмж үгээр нь ингээд цацах тусам яг тэрнтэйг ижлэгэн зүйлийг татаад байдаг гэсэн шүү дээ. Харин эсрэгээр тэр нэг хийг хүмүүс нэг юм цаанаасаа нэг юм хамгаалтай юм шиг байгаа шүү дээ. Биш тоодгүй тий. Тэгэхээр нэг тийм хүмүүс чинь бол их муухай юм сэтгэлдээ бүтээж явдаг юм байна. Хоёрт бас зоригтой юм байна. Тий. Тийм л хүн байна. Тэр л тэрний өстө жинхэнэ тэр хамгаалт нь болж байгаа. Тийм одоо яг нэг ёс мэдгүй яар алдахгүй гэдэг. Тэр бол өнөө багтай орой ер нь. Тэгээ ер нь бол үнний ортой шиг бас тэр сүжгээр идгэж сэжгээр өвдөн нэтэр гэдэг чинь тийм. Гэхдээ ер нь юу? Миний ингэж ажиглаж байгаагаар ер нь дандаа юмд ингэж гутарч чаналж эсвэл хин нэгний ингэж буруутгаж явдаг хүмүүс айгуу тийм ийм сонин энерги өөрсөө ялгаруулдаг. Тэр нь өстө яг тэр нөгөө нэг одоо миний ярьсанчлан тийм адын зүйлсийг яг ингэж бараг өөртөө татж идэг. Тэгэхээр улам бүр л ингэ нэг юм ханхуул руугаа живж идэг. Тэгэхээр нэг хүний оюун санаа сэтгэлгээнээс гарч байгаа тэр энерги нь өөртөө юу татах вэ гэдг нь айгуу чухал байгаа байхгүй. Нэг нь сайныг, нэг нь сарыг. Тэгэхээр зөрөгтэй хүмүүс чинь бол нэг юм тоодгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь нэг гүндүүг хүмүүс юм гоё те. Аймхаа бодлоо те. Аймхаа 1000 хүн гэж үгүй шүү дээ. Ер нь хаа хүн өөр ингэсэн нөгөө дотор ингэж бодож байгаа зүйл нь ер нь сайн сайхан байх хэрэгтэй байдаг те. За ер нь бол
яг хэр хэцүү байгаа ч гэсэн муу хамиг ер нь төсөөлөхгүй байх хэрэгтэй баг. Гэхдээ яг болгоомж илүүдэхгүй л галттай. За заримс болгоомжлох нөмрөх байх те. Хүний зүгээр яг би та монголчуудын нийт сэтгэлгээг би зүгээр одоо зүгээр ийм хэлэх гээд нэг босгон дээр гიშгэр чи өрөнд орон ширээн дээр суугаар өрөнд орно гэдэг ч юм уу те. За энэ мухарс юм уу үнэхээр үнний ортой байгаа тийм үг бод тийм сайн мэдэхгүй байна те. Өөр одоо юу гэдэг нэг янз янзын нэг юм домж юм шиг юмнууд байгаад байдаг шүү дээ. Тэд нь яг ямар учиртай юм. За дээрэс нь энд яг нөлөөлт юм уу гүү мүү гэж суух гэдэг. Нөлөөлөлгүй тийм. Монгол ардын дом энэ хар дом ч юм уу айхтар шүү дээ. Бүр ийм юу тийм арьсан дээр ингээд бичиж тэмдэглэсэн тийм содроод байсан гэж байгаа. Тийм гэсэн тий. Тийм тэрийг ардын өсгөлийн шатаацсан гэтэргээд нөлөөлөлгүй яах вэ? Байна. Шинэ одоо юу гэдэг бид нар ингээл нэг юм хүүхд мөхт ингээл арц марцаар ингээл аягүй хотдоо шүү дээ. Одоо бол нэг болчиход шүү дээ. Тэр чинь нөгөө хүний нэг одоо энэ арц эдгээр ингээд монголчуудын уугуулдаг энэ сагнаач гэдэм эднэрээс гарч байгаа тэр утаа чинь хүний биед байгаа тэр сөрөг нэгэн бактери эсрэг үйлчлэлт хийдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр цаанаасаа бүр ингээд тийм дархлаатай байдаг байсан гэтэр гэх зүйлсүүд байна. Тэгээ бодитоор зөндөл олон нөлөөлдөг зүйлсүүд байна. Жишээ нь тэгээ монголчууд ч өөрсдөө нэг юм сүнслэг хүмүүс учраас тиймэрхүү дом юм нь бас сэтгэлгээнд нь ч одоо юу гэдэг би нэг юм дом хийлгэсэн шүү гэдэг нэг сэтгэлгээнд нь ч жоохон нөлөөлж гин мөн бодитоор ч жишээ нөлөөлж гин. Зарим нь бол тэгтээ нэг цээр яриад энэ чи тэгэж болохгүй ингэж болохгүй гэдэг байгаа цээр чинь нэгсэн хүмүүжүүлэх арга ухаан байхгүй юу? Ер нь л. Тийм одоо юу гэдэг чи одоо энэ ширээн дээрээ сууж болохгүй гэд хэлж штэ тий өрөнд ордог гэд яхаа мэдээж чин дээр суугаад маргааш өрөнд орчихгүй л дээ. Тэгтээ чи ёс зүйн талаас монцгой харагдана штэ. Тэгэхээр энэ чинь хүмүүжүүлэх юм одоо арга яваад байгаа байхгүй юу? Орондоо ээжтэй байвал ээж нүхдэг гэдэг шиг. Тийм. Тэг яг нэг юм бас ёр дуудна гэж байдгийг үү. Одоо газар мазар ингэ сэндий чинь байна гэдэг чинь юм уу? Орондоо үйлж дуулвал ингэдэггүй өдр гэдэг чинь бас нэг юм ёр дуудна гэж юм байдаг байхгүй. Тэр нь бол ёр дуудах, нөгөөх нь бол цэр, нэг нь бол домын ингээд бас ялгаа салгаад ойлгочвол зүгээр л дээ. Гэтэ яг бас тийм огт оргууч бол юм биш л юм байна те. Биш. Тэгээ ерөөсөө огт оргуу биш. Жишээ нь тэр бол бүр ингээд одоо тэр хүүхдэд тэр ширгэлнэ гэж байгаа штэ галтаар ингээд те. Галын тэр давс ягаад чат гэдэл дуу гардаг те. Тэр үуч нь хүүхдийн тэр мэдрэл тэр чимээ нэг айгүйх сайн нөлөөлж идэг гэтэргээд цочроогоор тэр нэг юм ингээд бас тайлгж идэг гэтэр гэсэн тийм ангаахын талаас нь судалсан ч юм бэ тэр байж л дээ. Тий. Тэгэхээр ер нь тэгээд гэхдээ одоо энэ цагт бол бүгдийг домоор шидэх гэдэг болохгүй юм чи. Ангаахаа ингэж өгчөж байгаа. Эхлээд тэр юм чи имлгээрэл явах нь зүгээр байна л да. Тэгээд нэг ийм юм байдаг штэ. Одоо ер нь чинь манай иргэн төрөн ч байдаг хөөхгүй манай одоо ах дүүс маматансанд нэг юм болох олчих түвш. Эхлээд имлэгт очих гэхээс өмнө шууд нэг хүнд санал болгодог хүмүүс байна те. Тэгээд нэг ийм хүн дээр ийм хүн дээр чи нэг очоод нэг тэгээд гэж гэл те. Тэгээд тэрний ийм сүлжээний юм аргаал яваад ах шүү шүү те. Тэг те. Одоо би нэг тэгсэн чинь намайг юу сайн хэлсэн шүү дээ. Би ингэсэн чинь тэгсэн чинь тэрэн дээр очоо гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэнгүүд би нөгөө талаар ингэж боддог шүү. Нэг юм амар ингэ сүртэй байг үзсэн. Нэг юм жоохон юм ажигч хүмүүс биш үү те. За одоо нэг бөө гэдэг хүмүүс нь те. Тэгэд нэг нөгөө хүнээ сайхан яриулж байгаад нэг юм наазахын сэтгэл зүйчний ажлыг хийждэг те. Тэнгүүдлээ гээд нэг юм хитаахан засаад гаргацсан юм шиг болчдөг. Иймэрхүү зэлтэй нөхдөд олон байгаа. Тэгээд нэг цаашаа ингэ нэг сүлжээ шиг ингэ яваад байгаа гэж би бодоод байдیں۔ Яг хөө зүгээр энэ би асуух гэдэг асуулт нь эхлээд үнэхээр л яг сэтгэл зүйд асуудалтай байгаа бол бөөг гэж та санал болгохгүй сэтгэл зүйч санал болгохгүй. Одоохоо бол сүүлийн жилүүдэд бол Монголд байгаа сэтгэл зүйч нар хөгжиж шүү дээ. Сэтгэл зүйч гэж хүнийг таньжин сэтгэл судлал гэдэг зүйлийг ойлгож эхэлж байна. Одоо бол бид нар чинь нэг юм трама, дефреш тэргээл айгүй олон юм ярьдаг болоод байна шүү дээ. Урд нь бол нэг тийм байдгүй л байлаа шүү дээ. Тий. Одоо ингээд одоо л хүүхдийн сэтгэл зүйч нар ихтэй гарч ирж байна тий. Би л жоохон бахта тийм хүн байдгийг мэдчихвэл байсан. Тий. Тэгэхээр энэ цаг үед бол миний хувьд бол өөрөө бараг л сэтгэл зүйч. Ер нь бүх хүмүүс айгүй олон талын мэдлэгтэй байвал зүгээр нөө сэтгэл зүй, тий бөөгийн хэс гадна сэтгэл зүй, шинжлэх ухаан тэгээд янз янзэл мэдлэгтэй байвал зүгээр хин нэгэн хүн яг ингээд шууд уулзаад яхад тодорхой хэмжээний зөвлөгөө өгч хэрэгтэй байхгүй. Учиргүй л үзэж хараал ингэхээс илүүтэйгээр тэр ухаанаараа. Ер нь хамгийн сайн буу ямар буу юм. Хүмүүс асуухаар ингээд юм үлгэрийн юм шиг юм ярьдаг байхгүй.
нисдэг гинэ дүүлдэг гинэ гэл тэр хинт хэрэгтэй. Тэнд нэг бөөг нислээгээд хиний амьдрал сайжрах юм, хин сайхан болох юм. Ер нь хинт хэрэгтэй. Хамгийн сайн бүү бол хамгийн ухаантай, бас тэр ухаанаараа хүнд одоо ухаарл өгч чаддаг л хүн байхгүй юу? Тэгэхээр бүх хүн бол үгээрээ ч тэр хүнийг засаж залруулж болно. Тэр амьдралын нэг юм харлган байгаа байдлыг нь өөрчилж болно шүү дээ. Чи ийм юмн дээр ингэж засал домдоо биш. Энэ чиний хувьд сэтгэл зүйн ийм асуудал байна. Энийг чи цаашид мэрэгжлийн ийм хүмүүсээр ингэж зөвлөгөө аваад ийм алхам хийгээд явах юм бол болох юм байна. Тэр янз янзын дуурайж шатааснаас илүү үр дүнд хүрнэ шүү дээ. Тэгэхээр бүх хамгийн сайн бөө бол хамгийн ухаантай л хүн. Түүнээс тэр нэг юм надаас нэг юм хүн нэг юм асууж байгаа байхгүй. Одоо тийм нисдэг бүү байдаг гэсэн уулзж ирсэн өтер. Би байсан ч би уулзаад яах вэ? Тэрийг нислээгээд би юуг мэдэх юм? Юуг сурах юм? Юу н хинт хэрэгтэй юм? Тэр байгуул байдаг юм байгааз. Тийм байлаа гэд маргааш нар манддгараа л манд. Тэрний оронд жоохон ч гэсэн эрдэм мэдлэг олж авах гэж нэг өдрөө зарцуулж өгөл дээр байхгүй юу? Тэгээ тэр харин миний сурсан мэдсэн тэр мэдлэг хин нэгэнд одоо зөв зөвтэй мэдээлэл болж очоод амьдралынхаа өөрөөр харах гаргалгаа нь болж болох юм. Энэ нь илүү бодтой, энэ нь илүү үр дүнтэй, энэ нь илүү хэрэгтэй. Түүнээс тийм нэг илв жилби юм бол нэг тийм сонирн биш. Яг зүгээр нисдэг ингээл бөө гэж шин за ингээл гал гаргадаг юм бөө гэж ингээл те. Яг эднэр бол зүгээр байж болох л тухалтай зүгээр. Яг тийм бөөгийн тийм түүхүүд байгаагаад одоо нисдэг 7 бөөч гэдэг юм уу энэ тэнд ниссэн дүүлсэн гэд байж л байдаг. Тэг яг хэлэх чадвартай л байсан байлгүй те. Тэг яг одоо тэгтээ яг тийм ил бишидтэй тийм нөхдүүд байгаа юу? Одоо би л хараагүй байна. Тийм. Нууц байдаг л гэдэг хүмүүс болохоор тийм бөө нууц байдаг л гэдэг. Тэгээд тийм бөө байгаад нуугдаад ах юм бол юу хинт хэрэгтэй. Бөө нууц байсан үе чинь одоо юу гэдэг тэр бөөг нөө алж устгах жийсэн тэр үе эсвэл одоо энэ хилмигдүүлэлтийн үе итэрчил бөөг аргагүй ирэхэнд уул хатанд хоёуг хувцаа хийгээд одоо нуугаад өөрөө ингээд игэл жирийн хүмэт ингэж явдаг байсан үе байглахоос биш тэр нэг цаг үеэсээ шалтгаалаад түнс бөө жинхэнэ бөө юм бол тэр нуугдаад байвал хинт хэрэгтэй тэр хүн байгаагийн сайн эмч хүнтэй уулзахгүй хүнийг эмчлэх бол тэр сайн эмч хэрэг юу вэ? Тийм шүү дээ. Тэг нэг ийм үг байна л да нэг өглөггүй баян гуйлахчингаас дор өвлөшгүй ухаантан мунхагаас дор гэж. Тэгэхээр одоо мэдгүй одоо тэгээд одоо нуугдал байж идэх юм байлгүй. Натаа л уулзаагүй л байна. Байвал нэг уулзаарэ гэж байна. Яг өнөөдөр бас нөгөө нэг яг энэ талаар бас ярих гэж хичээсэн болохоор түүний иймэрхүү юм асуугаад байгаа шүү. Тэгээд ойлгох нэг сайхан ойлгоно үзье. Би яхаа зүгээр одоо ингээд зайран заа ингээл өөр чи югдүүлээ. Эмхт удган гэл ярьдэн шүү дээ. Зайран удган гэл энэ хүмүүс нөгөө нэг түшээгээд хүмүүс байдэн шүү дээ. Тэ. Гээд одоо юу гэх юм үгийг орчуулж өгөн чи өгдөг хүн гэх юм уу? Яг юу гэх юм бол? За ер нь тэгэл ер нь хэлмэрч бүх талаасаа л бүх талаар бөөгийн одоо нэг чухал хүн байна да. Өстой тэр орчуулгаас ч илүүтэйгээр үүрэгтэй тэр түшээ гэдэг хүн чинь. Өстой нөгөө хүмүүс тэр бөөгийн онготынх нь үгийг ойлгохгүй зүгээр дамжуулж өгдөг гэхээс ч илүү үүрэгтэй. Тэр хүмүүс бас ямар учир байгаа тийм би зүгээр яг одоо ингээд нэг худлаа хүмүүс л бас тийм түшээтэй байгаа л бахал та тийм тэр хүмүүс сонгогдсон хүмүүс байт юм уу ямар учиртай юм бэ тэр ер нь түшээ гэж ямар хүнийг хэлт юм бэ гэж асууж. За яг жишээ нь би бол өстой нэг хувь заяагаар сонгогдсон хүн гэж өөрийнхөө түшээг л боддог. Тий. Одоо таны түшээ? Тий. Одоо хүмүүс харин одоо яагаад боддгийг мэдэхгүй. Яг надтай адилхан одоо би нэг хэнийг тус болж байгаа бол яг тэр хүн ч гэсэн тэр төвчөн ч гэсэн надтай адилхан тэр хүн тус болж байгаа л гэж боддог. Тий. Тэр бол яг миний нэг хэсэг, миний нэг тал. Тий. Тэгж ойлгодог те нэг бүтэн мэддэг. Тий. Бүтэн ойлгодог. Тэгээ удаан хугацааны туршид барыг харцаараа л ойлголцдог юм дөө. Зарим хүмүүс нэг гэр бүлийн хүмүүс нь олцсон байдаг шүү дээ. Тий. Таны ер нь юу вэ? Гэр бүлийн юм маань. Цаг. Тэг манай бас багын нэг хоёр найз бас түшээж исэн. Таны юу? Тий. Тэр хоёр найз маань багын хоёр найз тэгээд анх тэр дөнгөж бүү болж хат нэг
би ч өөрөө юм мэдхгүй, тэнд ч бас нэг юм мэдхгүй нэг хүүхэд тэгэл бөөлж тэргээл байж лээс. Хоёр найз манаас байсан. Тэгээд манай эхнэр одоо байнга л миний төвшөлтэй. Тэгээд ер нь юу хэрэгтэй юм бэлээ. Өөрсдийнхөө ингээд яа тийм хүсэл зорилгоор ингэж болж болдг юм уу? Эсвэл яа тийм сонгод юм уу? Чи бол энэ төр гэж шууд. За миний хувьд болохоор яг тийм нэг юм амар ингээл шууд ингээл сонгосондоо биш. Өөртөө хувь заяагаар л таарсан. Тэгээд чийл ингээд ингэсэндээ биш байхгүй. Анх манай хоёр найз жишээ төгсөж яхад тохоо үед бол надтай хамгийн ойрхон байсан л хүн. Гэхдээ тэр ойрхон байсан хүн нь маш сайн чадчихсан. Одоо найз чинь нөө. Ер нь чаддаг байсан. Тэгээд гэр бүлийн хүмүүс маань хувь заяагаар таарсан. Бас маш сайн л түш. Мэдгүй ягаад ч зүгээр л тэр юм одоо ёстой нэг мэрэгжлийн гэмээр юм шиг л баг юм төрөмөл гэмээр юм шиг л. Тийм дандаа л мэдгүй натал одоо тийм л хувь заяагаар айгу тийм сайхан хүмүүс таарсан да. Бас нэг амар сонгоол одоо жилнэр ус чинь одоо таарч нэтэр гээл тэрэн дээр л байгаагүй л. Тэрэл нэгт нөлөөлөгүй юм тийм. Надад л нэг тийг байгаагүй. Нэг одоо нэг ингэдэж штэ нэг нөгөө жил ус нэр ус таарна гэдэг шиг те нэг хүмүүс нэг хүний нэг жил нэр усыг асуугаал ингэ мэргэлдэж штэ те. Нэг эрхэн дээр нэг юм бүз. Бүүнэрсэн тэгдэг юм бэл те. Яг бөө хүн бол ирэхээр нэг юм заах тэр байдаг юм бэл. Би бүр хаагсан шүү те. Ер нь бол яг хүний нэг жил нэр усыг тэ хүүсийн гээд нэг юм ерөнхий юм харж байгаад мэргэлж болдго юм уу тэгэж. Тийм юм байд юм уу? Одоо мэргэлнэ гэж юу? Тэ. Яг тийм тухайн тодорхой нэг нэр аав нэр жил ч юм уу те. Мэдээллийг авч байгаа тэр нөр мэргэлж байгаа зүйлстэйгээ тэрийг нь хэлж холбогдож байгаад ингээд яах тэр байж болно бол. Одоо л тэгтээ тийм чаддаг хүмүүс байгаа гэсэн үг те. Байгаа тийм мэргэлдэг хүмүүс байл байх. Зүг. Яг хөө тэгээд би ингээд нэг хүн болго ингээл нэг за чиний жил нэр ус айлдаа гэж чулуун болоод татдаг хүмүүс байдаг шүү дээ. Би харин тэгтээ тэр одоо тэр нэг сүртэй өөрсдөө бөөмөө гэж хэлэхгүй ч гэсэн тэр чулуу татдаг хүмүүсийг амар мундаг хүмүүс байсан юм байна гэж баг боддог байхгүй. Мундаг. Би тийм хүмүүстэй өөрөө таарч лээсэн. Одоо чулуу татдаг хүмүүстэй. Тэр чулуу төс зүгээр ингээл чулуунууд ээж тийшээ ингээл өгдөг те. Гэсэн мөртлөө одоо энэ баг бөөгээ Томас баг илүү байдаг гэсэн баха. Яг л ийм байгаа. Жинхэнэ мэрэгч хүмүүс гэж байна. Жинхэнэ мэрэгч. Одоо би маш мундаг тэр одоо зарим нутагт ховлог таслана л гэдэг. Чулуу таслана л гэдэг. Тэгэл тэр чинь бас тэр чулуугаа сонгохоос ахвал өөрөлдөө нэг газар сонгодог байхгүй чинь 41 өөр голын чулуу 41 өөр уулынх ч үгүй юм уу ингээд ингэж өөр газраас ингэж нийлүүлж ингэж цуглуулдаг. Эсвэл нь бас нэг юм одоо энийг яг ингэж хэлж болж байна уу да юм. Нэгэн төрлийн нэг шоу байдیں۔ Айгу өндөртэйг үнэсдэг. Тэр шоуг ингээд одоо олж чадах юм бол агж чадах юм бол гидснээс нэг юм 7-8 шиг юм цагаан чулуунууд гардаг. Тэрийг нийлүүлээд 41 болгож бас мэргэлдэг. Тэнгэрийн чулуу, нисдэг чулуу итер гэдэг байхгүй. Тухайн мэргийн чулуу бол маш нарийн сонгоно. Тэгээд тэр 41-ийн чулууг 41 үлэнгийн тайлддаг, уншдаг болохын тулд магадгүй өстө хэдэн мянган удаа оролдож үзэх байх. Тэгээд сүултээ тэрэндээ жинхэнэ гаршиж эхэлнэ. Тэгээд одоо өстө чи 41-ийн чулуугаар мэргэлдэг байлаа гэхэд чиний 41-ийн чулууны нэгийг аваад өөр чулуунд хийчих чи хараал таних хэрэгтэй байхгүй. Нэгийг солиол тавьсан байхад энэ минийх биш шүү дээ гэд хараал таньдаг байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж чи жинхэнэ мэрэгч. 41-ийн чулууг 41 үлэнгийн тайлдаг хүн бол их ховор идэв гэсэн. Одоо би нэг юм дээр нэг түүхэрч уу. Тэгт. Нэг хоёр найз одоо 41-ийн чулуугаар мэргэлдэг хоёр найз ан ав хийж яваад гэрлүүгээ харих гад нэг нь чулуу тассан чинь тэгдэг байхгүй. За би гэртээ харьцуулахгүй мэн гэд. Яагаад гэсэн чинь гэртээ хариул би өөрөө ихнэр маань өгөх гээд байна. Эндээ үлдэл би өгөх юм байна. Тэгэхээр би өөрөө өгөхий гээд. Тэгсэн чи ямар сайн юм гээд нөгөө найз нь өөрхөн чулуу гаргаж ир тасснаа. За чи над богцоол сэгсрэлтэй гээд. Доош нь харуул эвтэйхэн сэгсрээрээ гэдэг. Богцоо сэгсэрсэн чинь тэр богцон дотроос нь хортой могоо гараад ирсэн гэж байгаа. Тэгэд яасан бэ гэхээр тэр их богцоо гэрлүүгээ авч явах юм бол ихнэр нь задлж могоонд татгуулна. Тэндээ үлдэх юм бол өөрөө одоо задлаад могоонд татгуулж өгөх байсан юм байна. Тэр нэг нь болохоор 40-ийн тайлдаг, нэгийг тайлж чаддгүй. Нөгөө найз нь харин 41 үлэнгийн тайлдаг гэж. Тэгээд
9 минут одоо гэртээ ирсэн түүхэн. Тэгэхээр 41 чулууны мэргэнд гаршна гэдэг бол бас л айхтар юм. Тэгээд дээрэс нь бөөгийн хамгийн айхтар одоо мэргийн нэг хувилбар бол дал шатах. Одоо дал бицтэй тий. Тийм. Яс тийм далны яс шатах. Дал яс. Тэр чи хамаагүй нэг шатаач болдгоо. Хэрвээ даллыг шатаагаад дутуу унших юм бол над чи хувхаараа гэж хараадаг гэдэг учраас дутуу уншиж болохгүй учраас далны мэрэг бол айгүй хэцүү. Тэгээ бүр ийм нэг юм байдаг. Нэг дал шатаадаг мэргэлдэг юм. Дал одоо үнэхээр ийм мэргийн юм бахтаа гэд 3 даланд нэг юм уншаад шатаасан байгаа. Нэг зөрөөгөө яг ижлэгэн шатаж цуурсан байгаа. Тэр дал 3 дал нь. Тийм. Тэгээд эн чинь бас юу сонио 2 янзын домог байд юм а. Далны 2-3 янзын домог байд юм. Далны ясны ягаад ингэж хоньны дал юм мэрэгэн болцсон бэ гэтэр гээд. Тэгээ 2 янзлалтаа тэр чинь цагаан дал унших, шатаах гэ 2 янзаар байд. Тэгээд нэг нь болохоор нэм бөөгийн иж хиттэй одоо тийм утлаг нарийн нанд юм хийцэн уутыг нь одоо дотор нь байгаа юмыг нь хонь идсэн гэдэг. Тэгээ хоньны дал их мэрэгэн болцсон. Нөгөөх нь болохоор бурхан багшийн судрыг хонь идсэн гэтэр гээд янз янзын юм домгийн юмнууд байдаг. Гэхдээ далны мэрэг бол үнэхээр гайхалтай. Тэгээд монголчууд чинь далаа яагаад сэтэлж хайдаг байсан бэ гэхээр дээр үед аяндаа хийж яваад тэгээ нөгөө мэдээж монгол хүн чинь мах хэдэн штэ. Тэгээд далаа сэтэлгүй очих юм бол дараагийнх нь далын шатааж үзээд хаашаа явж байгаа яаж байгааг мэдчихдэг учраас заавал далаа ингэ сэтэлж хайдаг болсон байхгүй. Тэгээд дээрэс нь одоо бүр тэр ер нь тийм утга учиртай л юм байна тийм. Бүр тэр их монгол улсын үед итлэр бол тийм. Бүр далны тусдаа төлөгчнөр байсан гэж байна. Тэгээд дал зөвхөн далаар төлөг гэдэг үү? Тийм. Тусдаа зөвхөн далны төлөгчнөр гэтэр. Тэгээ монголчууд дандаа хөвчлэн ингэж дал ингэж шатааж одоо шийдвэр хөвчлэн гаргадаг байсан гэтэргээ тийм юу байна. Тэгээ нөгөөх мэрэг нь бол шагааны мэрэг байна. Одоо зарим сурвалжин дээр Чингис хаан 12 шиг шагаагаар өглөө болгон төлөг тавьдаг байсан гэдэг. Өөрөө юу? Тийм. Тийм яг юм байдаг байхгүй юу? Тийм. За юм байна да нэг сунжруулаад яг мэрэгний хувьд бол яг би зүгээр дахиад нэг юмсч. Нэг монголчууд сүүжний ясыг гэрт тоноолохгүй чөтгөр хардаг мардаг гал нэг үгнүүд байдаг шүү дээ. Тэдний ямар учиртай. Яг тэр сүнсэн тэнцэнэ байж идэг эсвэл нэг сүүжний ясан ингээ харангууд сүнс харагддаг гэж үг байдаг шүү дээ. Амьтныхаа сүнснээ байж идэг. Тэгээд тийм сүжнийсэн даа юу? Тийм байж идэг. Тэр нь хорогддог гэтэргээл янз янзаар тайлбарладаг. 2-3 ч бас хувилбар байдаг юм нутгийн. Тэгээд эн чинь тэрэн зөв энэ бурууг маргалдаад байх юм бол тухайн хүмүүс юм мэдэхгүй байгаа юм шинж واخгүй эн чинь зүгээр газар талаараа өөрөө л яригдчихсан гэтэр бол зөв нөгөөх нь болохоор тэр сүүжний ясны дээр тэр тос нь арай өөр үүдэг тэрэнд нь чөтгөр дуртай ирчдэг гэтэр гэж бас ярьдаг. Тэгээ сүүжний ясаа чинь тэр юуг нь бас сэтэлж итэр хайдаг штэ. Тий. Бас тэгж хайдаг тий. А бас сүүжний ясыг чинь нөгөө нэг юм хавиргын сүүжний ясанд нь сүлбэд ингэж нөгөө нэг дом хийж муу юм хаадаг гэтэр ш дом хийдэг гэдэг юм газар байна бас. Би зүгээр хаа ингэ асууж зүгээр манай Монголд ч гэлтгүй ингээд гадаад мадад янз бүрийн харж чатаг матах юм ихэд ямаа мамааг юу нэг ашигладаг штэ. Тэгээ манай монголчуудс нэг ямааны ер нь нэг тийм сүжигтэй бол биш бах те. Үгүй ээ. Нөгөө талаар ер нь яг ямааг яагаад тэгээд тий. Ер нь ямаа гэдэг амт болохоор юу байхгүй юу? Антихристер гэж байдаг байхгүй Европт жишээ. Тэд нар болохоор нэг Люцифер гэж нэг сахиусан тэр сатан болдсон шүү дээ. Чөтгөр болдог. А тэгээд тэр сатаныг шүтгчнэр нөгөө нэг доош харсан одоо 5 ушуу зурж агаад ямааны толгоор дахил өргөж дууддаг гэдэг зан үйл тэр байгаад идэг. Тэр бол энэ Европ талын сүв бишрэл юм. Яг Монголд бол яг тийм ямааг нэг тийм үгүй ятцсан юм байхгүй шүү дээ. Хүмүүс янз янзын юмар л ингээл дүүрээгээд тэр байгаа болохоос биш. Тэр итгийл одоо Монголд хичнээн бөөнөр ямааны ярьсаар хингэр хийгээ нүдж байгаа юм шүү дээ. Бараг ихэнх нь байгаа. Нөгөө талаараас ямаачин сайхан их шиг уйна гэж байгаа юм туугаас тийм. Ямаа ер нь яатсан. Ямаа гэхдээ ер нь бол яг хуу бөөгийн зан заншилтуул янз бүрийн байхгүй юм байна тий. Байхгүй тэр чинь. Тэр итгээл нь чинь ямааны тэр сэмжний өөх мөхчүүд юм эсвэл ямаа хол оролцуулсан тийм тахилга тайлгын юмнууд айгүйх байдаг шүү дээ тийм. Ямаа нэг тийм муу давшил биш шүү дээ. Тийм л байхгүй юм байна тийм. Тав шумаал л нэг шүү дээ. Тийм ээ тийм сайхан дараа хэмжээ сайхан ноос ноолороо өгөөд тийм. Бод хийдэг л. Ноос ноолор бол ямааных чи хамгийн амар өндөр үт юм л шүү дээ. Тийм. Чи айгүй
Өрнөө сайхан одоо малчт маань бол сайхан яг нь ямар нь газар жоохон тахалч л яагаад гэдэг өвс идэхдээ нөгөө үндсээр нь ингэж бүр яаж иддэг. Ингэж зулгааж иддэг. Тийм тахалж яадаг гихтэлж ярьдаг юм байлээ тийм л. Яманд бүр байхгүй хөө. Яг обяс энэс нууцхаас асууя л гэж бодоод байсан. Тэгээ нэг юм яг харахаар нэг мянган үгийг юу лээ? Худал үгийн мянган бол үнэн болно гэдэг шиг ингээл нэг ямаа гаргана. Ямаа өөрөө нэг зэвүүн юм шиг харагдаад нэг юм сагал магалтай тийм нэг юм муухай хараад байгаа юм шиг. Ямааны харин нэг амар нэг айхтар дом үг нь байдгийлэн тэр тэгтээс хамаагүй ярих юм бол нийтэд нэг хүмүүс ч бас нэг юм дөөрөх гээд нэг юм идэхгүй чадахгүй яах вэ те. Ер нь бол ямаагаар бас идэг айхтар тийм догшин тийм тахлага гэтэр бол байж л идэв. Зүг. Нэс бол нэг тийм муу ёрсоодох юм бол байхгүй юм биш үү? Тийм. Миний хувьд л одоо тийм их гаргаад ирсэн байхгүй л судлаад. Яг одоо ингэж ярьж та сая нэг ямаагаар нэг юм тийм ном бол байдаг антер гэж ярьж та. За ярих юм ярихгүй гэж байгаа шүү дээ. Түнгүүд хаа ерэн зүгээр бийц ингээл нэг 10 жил мэлтэй ч юм уу тиймэрхүү юм аюу сонирхдаг байсан баг. Одоо ингээ хавта бод. Одоо энэ 10 жилийн хүмүүс бүр тэгэл манусаас л ингээ олон юм сонирхдаг болсон ба тэ. Ямар нэг юмыг дагаж дүүрэж буруу хийснээс ахвал болоод тэр домжиг үйлчлэл өөрт нь муу муугаар үйлчлдэг юмнууд байгаа юу? Байгаа. Тим юм гэж юу байдгүй. Байна. Одоо чинь би асуултаа ингээ дуусчихсан. Сүнс мүнс дуудна гэж ярьдаг байсан шүү дээ. Одоо жишээ нь бүр бид нэр 10 жилдээ бол дуудаж мод зөндөл үзсэн. Тэгэл нэг нь ингээл хотлаа бид нэрээр тоглоод ч байгаа юм шиг ингээл. Тим юм яг жигнэсээ буруугаар нөлөөлнө гэж байд юм уу? Тэгээд суучт. Яг сая наацхан шиг чин кейс. Ярих гэж байна. Одоо хэр зугаалan угаалгаар явж байгаа сүнс дууд юмуудыг хийж чагаад нэг нь өстөө нэг тийм галзуурсан тийм тохиолдол өтер байна. За. Бүр ингээд сэтгэл өөрчлөлт ороод үнэхээр юм хараад тэр SV подкастаа хамтран ажиллагч Дола брэнд 20 гаруй төрлийн хатаасан жимсийг эх орондоо савлав. Энэс болоо шоконд ороод ингээд ээрж мэргэд тийм болсон тохиолдол төр байна. Тэр чинь хамаагүй бас тэгж болохгүй. Юу тийм ямар газар тэр газар нь ч юм уу үнэхээр яг таардсан. Тэнд стол нэг юм ингээд одоо тэрхэн хэсэгтээ ингээд хорогдсон сүнс ч юм уу ямар нэг юм байж гин гэж бодъё тий. Тэгвэл тэнд нэг тийм зан үйл итер хийсэн чинь нөгөөтг нь яг юм тухайн цаг үед тогтолгоонд бүрдээд үнэхээр ингээд магадгүй өстө нэг 101 нь амжилттай болоод ингээд тэгээ тэр хүмүүс чинь тэр сүнс дуудна гэдэг байгаа шүү дээ. Үнэхээр дуудчих юм бол яаж буцаах юм? Тэрийг мэддэг байх хэрэгтэй байхгүй ядаглаад. Тий. Тэр нэг юм хүүхдүүд чинь ингээл янз янзын дом хийдэг л байсан шүү дээ нэг толмол гаргаад. Янз бүрийн юмнууд л байдаг. Устас мотос ингээл тий. Тэгэхээр тэр чинь нэг юм бас нэг юм тодорхой хэмжээний нэг юм яваад байгаа байхгүй нэг юм шууд ингээд зохиогдож байгаа биш юм тодорхой нэг юм мэдээлэл ингээд хумсгүйт тарцсан л байгаа байхгүй тий нэг юм жижиг авах юм. Тий. Тэгэхээр тиймэрхүү юм бас хамаагүй оролдож тэр болохгүй. Би зүгээр яг нэг яг надтай уулзсан нэг жишээ хэлэхэд нэг хаана гэдгийг яг нэг голын хажууд тэгээд яг тухайн үедээ тийм тэргэл сартай тэр орой байсан юм шиг ба. Тэгээд бас жоохон хүмүүс бас тэнд жоохон дайрууж мааргаа тэгээд нэг тим хийж үзье юм үзьехэд ингээд янз бүр болсон гэж. Тэгсэн чинь тэнд байсан нэг охин үнэхээр юм харж эхлээ тоглоод байна айлах гээд нэгсэн чинь бүр яг ээрж мороо сонирн болсон гэж байгаа юм. Ирүүг аман зураад. Тэгээд дараа нь тэр яг нэг гайгүй болсон л доо. Тэгсэн чинь дараа нь тэнд юунаас тэр голын юунаас нэг юм гээд амар муухай юм хачгараад гараад ирсэн гээд тэгж байгаа байхгүй. Хачгараад ингээд яг өөдөөс нь чиглээд ирэх шиг болоод тэгээд яг яасан санахгүй ингээд тэгж байгаа байхгүй. Тэгэхээр станик олон удаагийн юм дээр нэг нь амжилттай болоод тийм л азарч юм азгүйгэр ч юм уу нэг нь болоод тэгж яах юм байна. Тийм бол байна да. Одоо нөгөө яа тийм бид нэг ингээл нэг аим шиг мэрэ гэж хүүхдтэй ингээл хийдүүс шүү дээ. Тэр нөгөө хүмүүний итгэлээс айгүй их юм болоод тах шүү. Бид нэг ингээд нэг юм ярингууд ингээд бүгд тэр шимтэд сонсдог те. Яг ингээл хүүхд юм наач ямар амар гэл те. Яг тэр шиг ингээд нэг сүнс тууж байгаа процесс ингээд тэр хүүхдүүд яг жигнэсээ ингээд нэг итгээд байгаа хөөхтэй тэрэндээ. Тийм болохоор итгэл үнэмшлэр нь дайлмдуулжтай тэг бирүүн шууд өвтөрж орж мархад хялбар болдог л баг л та. Тийм үү? Ер нь тэрнтэй холбоотой яа гэм бэ? Итгэсэн гэхээс илүү тэр айц. Айц л тэрийг одоо нэг айц гарна штэ тий. Айцаар ингээд өөрийгөө очиж байгаа штэ. Тэр хүний энерги тэр чигтээ айцын нэг сонин татамжтай болж байгаа штэ. Тэр нь л тэр хүнийг одоо ёстой тэр хамгаалдаг гэрлэн бүрхүүл хэтрийг бараг байхгүй болгодог. Тэр үеэр л юм өстэй яадаг. Тэр энэ их муу муухай юм чинь бас ийм адын юм чинь хүний айцаар ингэж дамжиж явдаг гэж яриаддаг.
айдас бол тэр хүнийг сул дорой болгож байгаа. Тэгээ тэр үед л тэр хүний нөгөө тэр хамгаалт юм байхгүй доо магадгүй тэр аавраа байхгүй үед л тэр муухай юмны бас нэг юм золиос болж байгаа. Би танаас нэг бүр аюу чухал гэж магадгүй гэсэн юм нэг юм асууж. Би ингээд хаа ингэдэг байхгүй. Би бүр өөр дээр тайлбарлая. За би ингээд хаа нэг юм буруу ч ирд тэнд ингэ шаналаад идэх байхгүй. Тэгээ бүр ингээ амар шаналдаг. За тэр ингээл яг ингээл ганцаараа байж махаараач үзлээ. Оёг орондоо ингээ ороод твтэрээ. Тэрийгээл ингээ бодоод идэг. Тэгээ тэрэн дээр ингээ шаналал бүр ингээл амар хэцүү байдаг байхгүй миний хувьд бол. Жишээ нь. Ер нь энэ шаналл гэж юу юм? Тэгээ ингээд юмнаас ингээд нэг юм зовоод байгаа ш нь юмд. Тэр нь одоо ямар үр дагавартай байд. Тэрнээс юу яаж ангижрах хэвээр ингэдэг ч юм. Тиймэрхүү юм асууж байна. Одоо чинь ингээл ялангуяа ээж нар бас тэгдэл хүүхдийнхээ өмнөөс ингээд шаналал байдаг ч юм уу. Тэ ер нь шаналл гэдэг зүгээр ярил кейс үзэндөл байгаа хэл. Би одоо чинь ингэдэг байхгүй юу? Зүгээр найзтай ингээд чи зайлмал хэлчихдэг байхгүй тэ. Тэгээд тэрнийхээ араас би ингээд тэрний дараа нь ингээ өөрөө бодоод тэгээд бүр ингэдэг за тэрнээс болоод хэтрүүлэн бодолт эхэлдэг байхгүй миний хувьд. Бүр тэрнээс болоод одоо ингээд би тэгээ хэлсэн чи би бүр одоо тэрнээс болоод өөрөө юм ингээ хэтрүүлж бодоол ингээл ингээд идэх байхгүй. Би үл яг тиймэрхүү төрлийн хүн. Тэр нь бас ер нь юу байт юм бэ гэж асууж. Гэхдээ нэг төрлийн шаналж ийна гэдэг чинь чи хүн байхгүй. Хүн байна шүү дээ. Хүн болохоор л чи би ямар нэг юм буруу юм хийжлээ хин нэгний гомдлоочлог шаналж шүү дээ. Тэ? Мэдээч алдаа гаргачлаа гэж. Шаналхгүй бол харин тэр чинь аимшигтай байхгүй. Шаналж ийна гэдэг чинь л надад хүний мөн чанар байгаа юм байна л гэсэн үг байхгүй. Би ч гэсэн бас тиймэрхүү гарна шүү дээ. Одоо тийм заримдаа ингээ нөгөө хүмүүсийн юм ингээд яриад ойлгохгүй байх үед нь жоох ингээ шүмжлэлтэй ингээд хилчих үе төр байж шүү дээ. Дараа нь бас тэрэндээ жоох ингээд тий юм зэлээд жоох яачлаа да ч гэдэг юм тиймэрхүү бодол итэр байна. Тэр чинь л бид нар хүн шүү дээ. Хүн байгааг л шүү. Гэхдээ хүн бас өөрийгөө бас уучлал сурах хэрэгтэй байна. Алдаа оноогоо ингээл олон сар жил ингээд юмд бас харамсаал яваад нэгдэг чи хэцүү шүү дээ. Тэгэхээр нөгөө чи хэнийг нэг ондоос бол тэр хүн чамаа уучлсан болчоос өөрийгөө уучлж сурах хэрэгтэй юм билээ. Түүнээс бас нөгөө төр шанал гэдэг юм байгаад баг бид нар ч хүн юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм буруу, тийм аимшигтай, тийм зүйл бол биш. Хүн юм чинь. Тэрэнд бас нэг автах гэж нэг юм амар байгаад ш. Би ингээд хаа одоо чинь би ингэж автдаг бол зүгээр зарим ингээ хүмүүс хүүхд нь ингээл архиучлаа хэрэгтүүд орчлоо гэхээр ээж гэдэг хүмүүс бүр илүү шаналдаг багтаа гэж миний хувьд бодод. Би чинь би зүгээр шаналлаас болоод хэтрүүлэн бодоод тахгүй юм төсөөлөн бодоод ургуулсан бодоод үргэлжлэл хийгээд байдаг байхгүй. Тэ. Би нэг одоо өстө нэг чи гоёл асууж байна л да. Би яг ямар буруу юм хийсэн бэ гэж боддог байхгүй. Өөрөөсөө асуудаг байхгүй. Яг юу буруу хийсэн. Тэгээ миний хийжсэн ганц буруу юм бол нөгөө өстө нэг өсвөр наснда нэг жоохон нэг хүүхэд байхдаа нэг ээж хөөдөөс үгсүр ширэлдэж ирсэн. Миний амьдралдаа хийжсэн буруу ерөөсөө л юм. Одоо чиний хэлдэг шанална гэдэг, харамсна гэдэг юм. Өөр юу ч өөр хэний ч юм бурууг. Хинч надаас болж хохирог. Хинч надаас болж зоог. Өөр хинээс ч би уучлах шаардлага байхгүй. Миний амьдралдаа хамгийн харамсдаг бас хийсэн хамгийн буруу юм бол одоо ижигэл сайн тухайд ойлгохгүй өөдөөс нь маргалдаж муудалж исэн л миний амьдралын хамгийн том одоо буруу энэ л өөр надад буруу юм байхгүй юм лээ. Би бол тэрийг бол айгүй ихтгэлтэй л тий. Ээж зүгээр өөдөөс одоо л та таны хувьд бол наа чи юм уучлалтгүй байхыг хүсэж шүү дээ. За магадгүй ингэ дотроо шаналаад би буруутай гэж боддог зүйл чинь байж магадгүй. Тэнгүүд одоо бол ээж автагаа ингээл үг сүрж байгаа маш олон дүүнер байгаа. Ер нь бол баг өсвөр насны хүмүүс бүгд л тэгж байгаа тий. Энэ яг ээж гэдэг хүний үг өөрөө юу юм? Ээжтэйгээ яагаад сүргэлцээд байгаа? Үнэхээр ойлгохгүй байгаа юм. Эсрэлтээ нөгөө хүүхдийг ойлгохгүй гэж бас байж болно шүү дээ. Тийм болгүй яах вэ тий. Ер нь гэхдээ юу юм бэлээ. Ингээд хүүхд байхдаа намайг ойлгохгүй л гэж боддөг юм бэл. Тэгээ яриа жоохон том болоод ирэхээр би ойлгохгүйсэн л юм байл. Ерөөсөө та наадхаа гоё тайлбарлаад л төгч. Наах ингээд юу гэдэг ингээд тухайн үед бол би баг ингээд
буруугүй ингээд намайг ойлгохгүй гэж л гин цаагаанаар бодоод гинэнгээр бодоод байдаг. Яг том болоо жоохон амьдралын нэг өөр хөхтэй болоод сайн мог үзэл алдаа оноог үзэл тэгэл өөр хөхтэй санаа зовхыг үзэл ирэхэр чинь би л ойлгохгүй байсан юм билээ. Тухай тэгэхээс ч аргагүй юм билээ. Тэр нэг хөхт ухаанч нэг сайн хүрэхгүй ч байсан юм уу те. Амьдралыг л ойлгохгүй л байсан юм билээ. Харин одоо бол тэгтээ жоохон юм өөр болоод байна л хүмүүсийн сэтгхүүч жоохон өөр болоод байна. Одоо хүүхдүүд хүртэл арай л жоохон хитрхи тийм эмзэг болоод байгаа юм болов уу? Тийм хитрхи тонимхаа болоод байгаа юм болов уу? Юм болгоно ингээд бэлэн амар болохоор хүн чинь нэг улам бүр юм нялзраа болоод байгаа юм уу гэж хардаг би. Тэгээд тэр бол юу ахгүй юу? Тэр чинь амьдралын л нэг юм өрнөл байхгүй юу? Бид эргээд олон зүйлийг буруу бодож байгаагаа ойлгодог шүү дээ. Чинь хамгийн анх одоо юу гэдэг юм сурах айгу ямар хэцүү юм бэ гэж боддог байл ш байгаа ингээд явахт 100-ны амралт болоосаа баг ингээд болчих болдгоо юм уу л гэл. Яг үнэ. Одоо бодгоо сурвал шиг хэрэгтэй юм. Яа тийм өстэй тийм. Тэрийг сурч яахгүй явтаа гэдэг үү? Тийм. Хилээ сурч яахгүй явтаа гэдэг ч юм уу. Гэхдээ олон зүйлийг бид нар буруу байсныг ухаарч дий штэ тийм амьдрал чинь. Гэхдээ тэр олон сорилт олон ухаар л байгаа. Бид нар ямар яг нэг хийлдэг шиг заавартайгаа ирж байгаа шүү дээ. Тэгэхээр алдаа онон дээр өөрийгөө цаашдаа засварлал ер нь л хүн ерөөсөө биений нэг боддог юм өчигдрөөсөө өнөөдөр арай л жоохон илүү л байх хэрэгтэй. Тэгээ маргааш өнөөдрөөс жоохон илүү л байх хэрэгтэй. Тэгээд л чи хүн. Тийм. Чи өчигдөр ямар алдаа гаргасан юм? Тэрийг өнөөдөр хийхгүй л өгөл зүгээр. Чи өчигдөр юу гэсэн хайсан юм? Тэрийг өнөөдөр арай жоохон илүү хийчүүл зүгээр. Тийм. Тэг жагт л болоо гэж. Тийм. Тийм л байх юм билүү хүн ёс суртахууны хувьд ч тэр тийм. Аль дээр нь л юу. Гомдлох гэж үг байгаа шүү дээ. Одоо ингээд хүүхдүүд одоо залуучууд аюу эмзэг боллоо байна. За магадгүй яг үнэн тийм байж магадгүй л те. Бас нэг хүнд ингээд нэг гомдол тэгээд идэх хүмүүс байдаг шүү дээ. Зүгээр эсвэл нэг жоо хит эмзэг ч юм уу те. Жишээ нь түүнийг чи ясан мохот царайтай гэдэг ч юм уу те. Одоо жишээ нь хаа би сая инглээ. Одоо саяны нуугу хэлэхэд би сая нөгөө нэг Монгол улсын авьяач Наранбаатар ахтай ярилцсан чинь намайг ингээд хүмүүс чи халтар царайд гарахад төрөөгүй байсан юм уу гэж юм нэг тийм яриа арчихгүй те. Би ингээд жигнээс ингээд 2 3 хоног депресстэй те. Тэр одоо ингээд сая үзсэн мэн. Сая үзэл тавцсан мэн тэр үзэл. Тэр рил те. Тэг ингээд намайг бүр ингээд орно. Тэгсэн чи ингээд тэр хүн ийм юм шүү л. Нэг хүн ингээд нэгэ тгээ бичсэн чи ингээд бөөнөрөө тэрийг бүр ингээд жоок болгож шиглаад бүр ингээд бараг надаар мим их нь холгүй баг. Тэгмүүд би ингээд бүр ингэж игнээсээ гомдоод заяа. Тэгээ би ингээд ер нь энэ подкаста болт юм болов. Баг хамт олонтойгоо ярилцаж эхэлж байгаа. Гомдлох гэдэг нь өөрөө юу юм? Энэ ихэнх хүмүүс нь бол юу ч мэдэхгүй байгаа тэрний талаар. Тэр хүмүүс зүгээр л ингээд нэг юм бүр юм сэтгцэн юм даалт хэлбэрийн өвчтөй болсон хүмүүс үүдэг. Юм болгоны дор ингэж комент бичдэг. Би тэр нэг арслан тэжээдэг залуугийн рил бичлэгүүдийг үздэг байхгүй наала гэдэг. Тэ наала би бас үздэг шүү дээ. Тэгсэн чинь наала гэдэг арслан байдаг те. Тий. Тэрний доор нь ата амьдэр нь арслан баг хараачгүй үежиж яаж тэжихийг заацсан хүмүүс байгаа байхгүй. Наа чин тэгсэн байна, ингэсэн байна, баг байна, баг нэг юм одоо юу баг тэр хүмүүс их нохоод гэж үзсэн. Комент гэж биднэ. Арслан арай юм байдг юм даж лөө. Тэгсэн комент байсан шүү дээ. Арслан тийм нэг юм сэтгцэн нэг өвчтөн хүмүүс байдаг байхгүй. Юу гэдгийг мэдэхгүй. Тэгээ тийм хүмүүсийн ихэвчлэн ингээд өөр юм амар завтай. Гэртээ ингээд хин нэгэн хүн тэрний өмнөөс хөдөлмөрлөж байгаа. Тэгэл нэг юм амьдрал заасан. Нэг хүн заасан. Хүнд нэг юм амьдрал заасан. Тэгээ эсвэл нэг юм шүүмжилсэн те. Тийм нэрээ үнэхээр инээдтэй. Над дээр үдгэлэг тийм хүмүүс таарна жишээ нь. Чинь ингээд тийм одоо ингээд бөөмөрлийн талаар судалгаа хийгээд бүр ингээд хүүхдүүг бодтой ингээд яагаад ингээд тавихаар манай нэг бөөдрөл очсон байгаа. Эсвэл тэдний нэг дүүн ч юм ахын ч юм нэг бөө. Тэрийг л нэг ганц хоёр удаа харсан. Тийм хүн л зүгээр жишээ нь ийм байдаг юм да гэж бичиж ингээл бодохгүй. Тийм хоёулынх нь яг доор тийм юм зөндөө. Тоорч харсан уу ер нь? Харсан байж лээ. Тэр чинь байх хэрэгтэй л те. Яг нэг нийгэм чинь нэг бүх юм нэг юм эерэг болчихвол бас яг эерэг нь байх болчих шүү дээ. Тэгэхээр нэг тиймэр хүмүүс байх. Гэтэ юу зүгээр яг тийм сэтгэлгээний тийм даалт хэлбэрийн юм эмгэгтэй хүмүүс واخгүй тэд нар чинь. Тийм. Шүүмжлэгч
Өөрөөсөө маш сул дорой. Тийм учраас өрөөлийг яг өөрсдөө байлгахыг хүсдэг тийм сул дорой хүмүүс аахгүй. Мэдээж шүүмжилж игэл болж шít. Би яг үнийг хэлэхэд энэ бөө мөрөглийн талаар маш сайн судалсан, маш сайн мэдж байгаа учраас шүүмжилж байгаа. Тэгээд ямар ч хүн ойлгохдохоор зүйлийг хэлж байгаа учраас хүмүүс бас төдийлнэх үүсгээд байдгүй. Харин их дэмжиж л байдаг. Харин мэдхгүй зүйлийн талаар одоо тэр аслангийн жишээн дээр байдаг шиг тий хитэр гэж ярина гэдэг бол амар инээдтэй ирэх байхгүй тий. Тэр нэг ингэсэн байл ш нь газар хөдлөлөөд нэг чичиргээ мэдрэгсэн ш хотод ч л хаанчлаад үз. Тэгсэн чинь манайх хэвээр ямар арчааг болсон маа нэрэ урдчлаад мэдэгдчих болтгүй юм уу гэдэг. Дэлхийд тийм технологи байхгүй ш. Тэр Японд ч одоо хамгийн их газар хөдлөлтөд тэгэхээр чи хэдэн минутын л өмнө мэдэх боломжтой байдаг ч юм уу. Тийм газар хөдлөл гэдэг чинь л гинти юм байгаа байхгүй. Тэгэхэд барыг урчлаад мэдэгдэхгүй манай болсон тэгээд дуусна. Тэр чинь тийм юм байхгүй шүү. Үс хин нэгэн буруудан байх гэдэг шүү газар хөдлөл тий. Заавал хин нэгэн тийм. Одоо жишээ нь яг үнийг хэлэхэд бол юу байгаа байхгүй. Тийм нэгт маш тийм ядуу залхуу хойрог сэтгэлгээ, хоёрт угаасаа л ингээд өөрөө ямар ч буруугүй өрөөл бүх буруугаа тохиж явдаг тийм нэг юм хүмүүс байгаа байхгүй. Яг л нэг юм одоо нэг юм тэгээ зүүрлэгийн чай шимдэ заа нэг тиймэрхүү нэг хорооноос нэг гэр тараагаад өгчихгүй юм гэдэг шиг л байхгүй та. Нүүдлэрээ тийм хүмүүс байгаад байгаа болохоор шамаанууд бас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа та. Тийм эрийг одоо нэг юм жоохон иймэрхүү нөхдөд нь буруу сэргэлэн нөхдөд нь тийм. Одоо яг тэр нөгөө сэтгэлгээний үе жоон сул дараа шүү дээ. Эрдэн мэдлэггүй шүү дээ. Тийм хүмүүсээр бас нөгөө тийм хүмүүсийг үзэж хардаг ч юм уу. Тийм хүмүүсийг одоо яа чи магадгүй тэр хүмүүсийг жоохон хөөргөөд чи стбүү бол гэж хэлжүүл тэгээд өөрсдөө эд мэдлэг байхгүй ч тийм хүмүүс өөрсдөө охирогч болж ч магадгүй л. Тийм үнэн тэр бол үнэн. Тийм тэгж бодож. Тэгээд яг хоёулаа өнөөдрөөсөө зөндөл сайхан бууллаа те. Та бас мэдчихлээ баг нэвтрүүлгийн төсвөлд би нөгөө нэг танд хэл гэсэн зүйл байвал хамгийн төсөлөөс үлдээд шүү дээ. Яг тэр шиг ус. Өнөөдөр хоёулаа парт 2 чинь за магадгүй дараагийн удаа парт 3 бол хийхгүй баг. Тэгтээ зүгээр яг миний дараа таныг дахиад үгүйсгээд ороод ирэх бүү байж магадгүй шүү дээ тий. Зүгээр ингээд хэлэхэд төсөлд нь хараад хэлэхэд та юу хүчилмээр. За нэгт болохоор яг миний зорилго бол одоо яг би одоо өөрийнхөө зорилгыг л хэлье. Миний зорилго бол тийм олон даагч тэр надад сонирн биш. Намайг дагаарай, лайк дараарай гэлтэй. Надад нэг сонирн биш. Жишээ нь намайг олон хүн мэдхэн ч чухал биш. Нэрээ шүү энэ яг үнэ. Хоёрт бөө хүний хувьд бол нэг тийм тий нэг нэгний нэг юм ахуй амьдралыг 10 20 мянган төгрөгөөр үзээд явахыг хүсдэг ч юм биш. Би бол тэрийг бол бүр болиосо гэж боддог. Чи бөө хүн юм байж бүхэл бүтэн бөө хүн соён гэгэрүүлэгч хүн бусдыг нэг зааж сургагч хүн байж 10 мянгаар үзье 20 мянгаар үзье нэг 50 мянгаар үзээд өгье. Би одоо тэнд очсон байна. Одоо юу гэдэг нэг тэр аймагт ирсэн байна. Үзүүлэх хүмүүс ирээрээ тийм арчаагүй тэгээд тийм ядуу сэтгэлгээтэй нөгөө бөө мөрөглөд гутаасан иймэрхүү замналаас хол байхыг хүсдэг хүн, иймэрхүү хүмүүсээс ч хүмүүс бусад хүмүүс хол байгаасаа гэж хүсдэг хүн. Хоёрт миний хүсдэг зүйл бол монголчуудад бол мэдлэг, боловсрал одоо дээрээс нь соён гэгэрлэх хэрэгтэй мухар сүсэг биш. Тэр мухар сүсгээс салахыг хүсдэг. Тийм хүн тэгээд бөө хүний хувьд бол нөгөө юм манай монголчууд бидний уламжлалт шүтлэг бөө мөргөл маань унган төрхөөрөө яс уламжлалаараа яваасаа гэж хүсдэг хүн. Түүнээс нэг юм шин цагийн юм урсгал болгоосоо гэж боддог нэг шашны юм урсгал шиг юм үүсгэж идэв шүү дээ. Өөрийгөө нэг тойрсон 10 20 30 хүнтэйг амт нэг юм хачин юм үүсгэж идэв шүү дээ. Тийм байхаа болоосоо гэж боддог. Тийм л хүн. Тэгээд би ер нь бас хүмүүсийг нэг ийм ойлголттой байгаас гэж хүсдэг. Өөрийнхөө амьдралын одоо зовлон жаргал айланд өөрийгөө л ихлэ буруутахаар. Нэг мундаг эрдэмт тэгж хэлсэн бэл. Айгуу том нээлт хийсэн. Өөрийгөө үүсгэж сураарай гэж. Өөрийгөө дахин үүсгэж сураарай. Тэгэх юм бол чи өөрийнхөө яг жинхэнэ үнэг олно шүү гэж. Тэгэхээр өөрийгөө аливаа амьдрал хүн өөрийгөө буруутгадаг байх хэрэгтэй шүү. Тийм. Миний асуудал эзэн биш үү гэд. Тэрийг л ойлгосоо л гэж хүсдэг дээ.
За тийм л байна. Өөрийгөө буруутгах хэцүү те. Айгүй зүгээр хамар биш. Гэхдээ яг үндэл нэр нэг юм болохгүй хахад бид нэр эхлээд хинээс буруу аах гэж боддог л байхгүй. Би тэсэн яг тэгдэл шүү дээ үгүйсээ. Тийм. Эхлээд өөр дөрөв хин ч нэлцаагаа хүсдэг байхгүй те. Тийм болохоор өөрийгөө бас буруутгачлаа. Сурахыг гэж байна. Энийг би нэг товчхооны кейс ярьчихдаг. Тэг. Ингээд нэг зургийн сургуульд айгүй том сургуульд хүүхдүүд ингээд зургийг маш олон хүүхдүүдээс сонгогдоод орж байгаа. Багш нь хэлж байгаа байхгүй. Хамгийн мундаг гэсэн зураг авчраарай гэж. Нөгөө хүүхдүүд авчирч байгаа байхгүй. Тэгээ нөгөө багш нь наатаха ур гэдэг байхгүй. Яагаад гэсэн чи наатаха яг одоо үүсгэж чадахгүй бол ирээдүйд илүү хийж чадахгүй. Чи наатахнаас илүү бүтээмэр нь наатах устдаг гэж. Nice. Тэр зүгээр л энэ одоо чинь би энэ аяхыг хийчихэл те. Энэ өстө миний хийсэн хамгийн гоё яг гэл. Энийг өөрөө давж чадахгүй юм шиг бодоод бол угаасаа л давж чадахгүй шүү дээ тийм. Яг үнэ наачаас гоё хийсэн үү. За тэг ямар ч сан баярлалаа. Өнөөдөр нөгөө нэг яран давтаад юугаач яасангүү тэгээд манай нөгөө доолагийн бүтээгдэхүүн гарч байгаа таны өмнө хэллээ. За энэ доолаа гэдэг нөгөө жимсний цуглуулга одоо яг хатаасан жимсний цуглуулга энд бол яг нөгөө толоогнууд байж байх шүү дээ. Тэгээд яг бэлгэн дээрээ цагаан тайлбарлаад явчихтөө. За бэлгэний хувьд бол өнөөдөр юм байна. За энд нөгөө нэг зүйлээ их мартчихсан байна. За эндээс аваад өгч. За мэдээж нөгөө маа будаа гэрэлж үзсэн хаа. За манай будаа байгаа. Тэгээд яг Japanica дээд сортын будаа байгаа шүү. Жилдээ нэг л удаа тарьж байгаа. За нөгөө энэ болохоор одоо манай яг доолоо л байна л да. Бид Монголд өөрөөс авч байгаа. Мэдээж нөгөө нэг доолоо төр юм байл шүү манай. Гүзээлзгийн яг Монголд ургадаг л бай. Тэгээд Хятадаас орж ирж байгаа жимснүүд байгаа. Тэрийг манайхан зүгээр Монголдоос авч байгаа гэсэн болохоос би хизээж энтоор Монголд ургадаг гэж хэлээгүй шүү. Тэгээд ийм зүйлүүд бас байгаа шүү. Тэгээд Монголдоо зүгээр савлаад бид нэр бүх нөгөө чанар стандартын шаардлагыг хангаад шинжилгээнд ороод бид нэр бүтээгдэхүүн худалдаалж байгаа шүү. За энийг бас хэлчихье гэж бодсон. За тэгээд манай компот байгаа хаа. Манай компотыг мэдчихэж байгаа хта. За мөн нөгөө макрон жигнэмэг байна. За тэгээд Sweet брэндийн нөгөө одоо энд бол тоорын жуус, тоорын компот хоёр багтсан байна. Тэгээд яг өмнөх бэлэгтэй баг адилхан бэлэг авч байгаа шүү дээ хаа. За энийг танд ингээ бэлгэлчихээ. За мөн дээрэс нь энэ үүнийг хаа би өнөөдөр дөнгөж сая нөгөө орж ирэхээс саягаа өнгөрсөн. Энэ одоо нөгөө манай мөн нэвтрүүлгийн ивент чинь одоо нөгөө аяг тавг багт хана маш их аяг тавг чинь маш их нөгөө нэг бактери үрждэг гэж байгаа байхгүй тий. Тэнгүүд яг энэ болохоор нөгөө нэг өөр дээр бактери үрждэг заа яг бүр Хонконг технологи байгаа. Энэ бүр яг бичлэг реклам бүх юм үзсэн ч болох юм л. Өөр дээр нөө бактери үрждэг. Тэгээ дээрэс нөө мөнгө аяг саяг маяг манай шамаанууд бас өнгөлөөр авч тий. Тэгээ нөө шамаанууд их мөнгө аяг засаг их баа бас тий. Би бас дөнгөсөө орж ирэхс нөгөө манай зочны болон миний нөгөө уудаг засаг багш. Энийгээс өөрөө сайхан яг өнгөлөө тавьсан байгаа. Тэгээд маш гоё юм л та өөрөө хэрэглээд үзэхгүй юу тий. Тэгээ ийм их бас гоё юм байл шүү дээ. Би нөө энийг хэрэглчээд энийг нэг дахиад ашиглаад байгаа байхгүй. Одоо савино. Тийм үү өстэй. Савын дахиад ашиглаж болно. Зарим хүмүүс гоё ихэнх нь гоё цэцэг устдас хамаа үйзэн л байт. Надад харахад бол айгүй сайхан тухтай байт юм аа. Энийг өстэй бэлгэлчих. Энэ хаа ингэтэн гэсэн шүү. Аяг тавг багчиг бол ер нь бол нэг дээдлээ нэг 2-7 хоног маань ашигладаг гинэ. Энэ дөрв бол нэг аль нэг жилийн хэрэглэх гэсэн шүү. Нөө за. Тэгээ энэгээр бас илүү даваа талтай юм байна лээ. Тэгээд за баярлаа. За баярлалаа. Тэг гэргийдээ та үз аваач өөрөө хэрэглээд үзээр. Бид нөгөө нэг ингээл эрэгтэй хүмүүс ч бас нэг юм өнгөлдөг штэ. Тийм аюу зүгээр юм байл ш. Тэгээд бас эннийхээ бас даваа талын санаа. Ер нь бол миний л хэрэгсэлтэй. Тийм үү. Та тэгтээ бол ер нь бол юугаар өнгөлдгийг сайн мэдчихэж байгаа штэ тий. Тэгээ наадгаас хэрэглээд үзэхгүй. За тэгээд Sweet podcast-ийн дугаар одоо энэ үрээд өндөрлөлөө. Тэгээд их амар нуршаад битүүр янз бүр болоод ахыг хүссэнгүү. Тэгээд бас яг хөө битүүр яриад нөө таалагдсан ч юм уу таалагдахгүйсэн ч юм уу тэгээд та бүх өөрсдийнхөө хүрээнд хүлээж авноо гэж одоо хүсэж чинь тэгээд хавар цаг дулаан өрн цаг ирж байна те. Биш энэ өрн цаг ирэхээр хаа нэг хүн болгоны сэтгэл зүй ингээд тийм докторгүй болдог гэж үнэн үү? За хүн болгоныхыг мэдэхгүй. Миний хувьд би яагаад ч нэг юм догдлоод ч байгаа юм шиг болдгоо шүү дээ. Би бол тэгдгээд дулаараад ирэхээр миний хувьд бол тэгэл одоо хөтэй гад явмаар санагдаад тийшээ үзчихсэн. Тэгээ нөгөө бөө нэг хэлэх нөө бас нэг хуураа аваад энтэнд очиод л айгүйх тийж яхих бүр ингээл яарал эхэлдэг. Энтэнд очиод сайхан хураад дуургаал татмаар юм шиг тий.
За тэгээд ямар ч яг тийм хүн болгоны сайхан тогтолтой үеуд ирж байна. Эмгтээчүүдийн баяр бас манайхаа ойртож байна. Тэгээд удахгүй бас нэг гудамж мэдлэг контент дээр олцгаая. Тэгээд баяртай манайхаа энэ удаагийн дугаар энэ үрээд өндөрлж байна.